бичлэгээр одоо аялал буй хүмүүсийн хэвшлэн гаргадаг алдаа. За түүнээс гадна нэг болон түүнээс олон хотоор аялахын хоорондын ялгаа, зардлын үед нь хэр ялгаатай байд юм бэ гэдэг талаар бичлэг оруулахад бэлэн болсон байна. За энэ бол санхүүгийн хувьд бол маш хэмнэлттэй байдаг учраас таныг бичлэгээ заавал дуустал нь үзээсэй гэж хүсэж байна. За ингээд бичлэг рүү орцгоё. За бид нар бол энэ удаа бол Бээжин болон Гуанчжоу гэдэг хоёр хотыг бол сонгож авсан байна. За хэрвээ энэ хоёр хотыг тус нь нэг дундаа нэг 3 сарын ч юм уу 6 сарын зайтай тус нь очиж аялж үзэх. За эсвэл нэг удаагийнхаа аяллаар хоёулангийн үзгүй нэг сумаар хоёр туулаа буудах энэ хоёрын хоорондын ялгааг харах гэдэг гэсэн. За тэгэхээр эхлээд хэдүүлээ тус нь явал зардлын үед ямар болох юм бэ гэдэг нэг хараад авъя. За бид нар Улаанбаатараас Бээжин хот руу шууд нислэхээр за хоёр талын бол нислэг авахаар бол одоо хайсан байна. За тэгээ биднэрт гарч ирж байгаа илэрцүүдээс Монгол улсаас манайх хоёр нислэгийн компани бол Бээжин хот руу шууд нислэг бол үйлддэг. Нэг нь бол Мят, нөгөөд нь бол Хүнвэр. За сүүлийн хэдэн саруудад бол одоо Мят бол хамгийн хямдхан одоо төлбөрөөр бол Бээжин хот руу бол нисэж байгаа шүү. За эндээс хэдүүлээ хамгийн хямдхныг сонгож аваад харцгаая. За Улаанбаатараас Бээжин рүү, за Бээжингээс босоод Улаанбаатар руу ирнэ. За 23 кг-ийн чиндамтай. За тэгээ 8 кг-ийн гар ачаатай. За үнийн үед бол 764,500 төгрөгөөр бол бид нар бол ингээд нислэгийнхаа тиктийг бол авчихны хоёр талдаа. За ингээд бид нэр Бээжин хотыг үзчихлээ тийм үү. За тэгэхээр 6 сарын дараа бид нэр Гуанчжоу явах гэж байна гэж бодоод төсөөлнө. За тэгэх юм бол юу болох юм бэ гэвэл манай Монгол улсаас одоо Гуанчжоу бол шууд нислэг бол байдаггүй. Бид нар бол дандаа дамжин нисдэг. За хамгийн хямдхнаар бол явах арга бол бид нэр Бээжин ороод Бээжингээс Гуанчжоу руу явах гэдэг. За эндээс одоо ингээд янз бүрийн сонголтууд бол гарч ирсэн харагдаж байна. За миний хувьд бол энэ China Eastern Airlines гэдэг компаниг бол сонгохыг бол зөвлөж байна. Эднийх бол бас хятад дотроо нэлээ гайгүй нислэгийн компани бол байгаад байгаа. За ингээд сонгоод авчи. За үнийн хувьд бол 780,600 төгрөгийн үнэтэй нислэг байх нь хоёр талдаа Бээжингээс Гуанчжоу, Гуанчжоуоос Бээжингийн хооронд. За тэгвэл энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Таны чиндан бол 20 кг-аас бол хэтэрч болохгүй, гар ачиж бол бас 5 кг-аас хэтэрч болохгүй. За яагаад юм бэ гэхээр хятадын дотоодын нислэгүүд бол дандаа 20 кг-ийн одоо хамгийн дээлтэй 20 кг-ийн чиндантай бол нисдэг. За энэс илүү 25 эсвэл 23 кг-ийн чиндамуудтай нисэж байгаа одоо нислэгүүд бол байдаг. Гэхдээ энэ 720,000 төгрөг нь бол нугараад ирдэг ба шүү. Хэрвээ та хятад дотор аялах гэж байгаа бол ер нь 20 кг-ийн одоо чиндантай явахыг бол зөвлөж байна. За тэгэхээр бид нэр энэ удаа болохоор Гуанчжоу хот руу явахын тулд эхлээд Улаанбаатар хотоос Бээжин рүү 764,500 гэх нөгөө Мятынхаа онгоцоор эхлээд Бээжинд ирэх нь. За тэрнийхээ дараа Бээжингээс Гуанчжоу руу бид 780,600 төгрөгийн үнэтэйгээр бол одоо ингээд Гуанчжоу хотыг бол үзэх нэ. За ингээд хэрвээ тус нь хэрвээ энэ хоёр хотыг үзэх юм бол хоёр аялал болгоод тус нь үзнэ гэсэн үг. Тэгэх юм бол бид нэр 2 удаа энэ 764,500 төгрөгийн нислэгийг бол 2 удаа үйлдэнэ гэсэн үг. За одоо нэг сумаар хоёр тулаа буудах буюу одоо нэг дор хоёулангийн үзэх юм бол мэдээж бид нэр 764,500 төгрөгөөр бид нэр Бээжин дээрээ Бээжингээ үзчихнэ. За тэгэнгүүтээ бид нэр шууд цаашаага энэ нислэгээр нь бид нэр Гуанчжоу үзчихнэ гэсэн. За тэгэнгүүтээ Гуанчжоугоос буцаад Бээжин рүү ирээд за тэгээ Бээжингээс буцаад Монгол руугаа буцаж байгаа гэсэн. За энэ тохиолдолд бол нэг явалтаар хоёулангийн үзэх юм бол бид нэр энэ Мятын 764,500 төгрөгийн билетийг ерөөсөө нэг л удаа төлнө гэсэн үг. За нөгөөх нь хэрвээ та салгачих юм бол бид нь шууд нислэг гэж байдаг учраас та энэ нислэгийг бол заавал 2 удаа төлөх болчихно гэсэн үг. За тэгэхээр яг тухайн үед хоёр хотын хоёулангийн үзээд ингээд санхүүгийн хувьд бол яг танд арай нэг илүү мөнгө гаргаад явж байгаа юм шиг мэдрэгдэх боловч яг үнэндээ бол хамаагүй хэмнэлттэй байж чадж байгаа гэсэн үг. За бид нар мэдээж угаасаа аялахдаа ганцаараа аялна гэж байхгүй шүү дээ. Одоо найзуудтайгаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ аялж байгаа. За гэр бүлийнхэн дээр жишээ авахад 4 ам бүлтэй одоо ингээд гэр бүл байлаа гэж бодоход энэ 764,500 төгрөгийн тиктийг 4 удаа буюу хүн бүр нэг удаа илүү бол төлнө гэсэн үг. За тэгэхээр нэг ойролцоогоор 3 сая гаруй төгрөгийг бол ингээд илүү төлчихөж байгаа гэсэн үг. Түүнийхээ оронд хэрвээ ингээд энэ хоёрыг нийлүүлээд нэг явцсан байсан бол энэ илүү төлж байгаа 3 сая гаруй төгрөгөөрөө бид нэр Гуанчжоуда бол буудлаа аваад идэж уух одоо рестораныхаа тий хоолныхоо ер нь мөнгийг гаргаад авчих байсан гэсэн үг. За тэгэхээр нэг явалтаар бол хоёр хот үзэх, нэг хот үзэхийн ялгаа нь бол ийм байдаг байгаа шүү. За их хвчлэн хүмүүс бол одоо нэг хоорондоо ярилцж байхдаа тэгээд хоорондоо ярьж. За энэ удаадаа
яг тэрийг нь жоохон хойш нь тавьчих. Энэ удаа яг одоо би жотод үзчихээ дараа нь гонж үзье гэд тэгэж ярьдаг. За тэгтээ санхүүгийн хувьд бол энэ нь бол илүү одоо өндөр төлбөр гаргаад байгаа гэсэн үг. Ер нь нэг явуултаар айл болох Монголоос та гарч явж байгаа бол 2 хот юм уу 2-оос их 3 хот ч юм уу үзчихэд тэр буцаад ирүүл их зүгээр байдаг. За тэгэх юм бол санхүүгийн хувьд хамгийн хэмнэлттэй байдаг байх шүү. Одоо энэ жишээн дээр авсантай адилхан хэрвээ 3 хот үзэх юм бол хэрвээ тэрийг гурван салгаж үзэх юм бол та 3 удаа ингээл 764,500 тэгтэг төлөөдөг байхгүй. Нэг дор үзчих юм та нэг л төлнө гэсэн үг. Тэгэхээр энүүгээрээ бол хоорондын ялгаатай байдаг. За мэдээж шалтгаан нь бол манай Монгол улстай бол холбоотой. Бид нар бол хэтэрхий цөөхөлөө болоод ч тэр юм уу ингээд хэдхэн нисэх одоо компаниуд байдаг учраас энэ монополцсон учраас бид нар бол ингээд олон одоо гадаадын том хот руу бол нисэж чаддгүй. Бид нар бол ердөө Сөүл рүү, за тэгээд Токио руу, Бээжин рүү, за Шанхай бас байгаа. За зарим тохиолдолд Осака руу нисдэг санагдаж байна. За үүнээс гадна улирлын чанартай бид нар Таиланд, Вьетнам руу нисдэг үлдэж байгаа. За тэгтээ ингээд байнгын эднэр маань биш учраас бид нэр ингээд байнгын л юм дамжин нислүүд бол үйлдэхээс өөр аргагүй болчиход байгаа. За тэгэхээр үүн дээр хэмнэлттэй байхын тулд ингээд аль болох нэг аяллаараа олон хот үзэх нь бол танд хамаагүй хэмнэлттэй байхыг бол таныг бол эндээс анзаарч харсан гэж бодож байна. За тэгээд доор коммент хэсэгт бас асуухыг хүссэн, мэдэхгүй байгаа, тодруулахыг хүсэж байгаа аялалтай холбоотой зүйлүүдээ бол доор бичээрэй guys. Би тэр болгонд чинь хариулна аль болох зүйл бичлэг хийх гэж баг. За тэгээд лайк болон subscribe дараарай guys. За дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Bye.